За нөгөө бэтчдийг будаа болгож байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын их хурлаас 2025 оны 5 сарын 30-ны өдөр эрэг хууль, зөрчлийн хууль, за зөвшөөрлийн тухай хууль, аж ахуйн нэгжийн орлогын дэвтрийн тухай хууль мөн зар сурталчилгааны тухай хууль гэдэг ингээд бусад холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулж байна. Тэгэхээр энэ дээр юу болж байна вэ гэхээр эрэг хууль дээр 2018 2019 дугаар зүйл гэж хоёр шинэ гэмтэрэг нэмэгдсэн байгаа гэсэн үг. Нөгөө One Expect-тэй холбоотой гэмтэргүүд. За ер нь эрэг хуулийн 20 дугаар бүлэг бол олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмтэргүүдийг багцлсан байдаг. Энэ дээр 17 дугаар зүйл дээр хуучин бол нөгөө мөрөгтэй тоглоом зохион байгуулах гэд бидний нэрлэж байгаа нөгөө казиног хоригдсан байсан бол одоо 2018 дугаар зүйл дээр төлбөр тавар бооцоо тоглоом зохион байгуулахыг хоригдж байгаа юм. Тэгэхээр энэ юу хэлээд ийн вэ гэхээр нөгөө Xbet-тэй bet тавьдаг нөхдүүдийн bet тавих үйл ажиллагааг хоригдж байна гэсэн үг. Тодорхойлбол олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөр таавар эсвэл бооцоо тоглоом зохион байгуулсан бол 2701-ээс 140,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох. За ингээд 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар ажил хийлгэх. За ингээд 6-аас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах. Эсвэл 6 сараас 3 жил хугацаагаар хоригдол шийтгэнэ гэсэн үг. Ингээд 2018 бол нөгөө бет зохион байгуулахыг хоригдолж байгаа. За 2019 дугаар зүйл дээр юу вэ гэхээр One Expect энтер дээр нөгөө мөнгө цэнгэлж өгдөг агентууд гэдэг шүү дээ. Тэдний үйл ажиллагаа хоригдож байгаа. Өөрөөр хэлбэл мөрөөдөө тоглоом, төлбөр тавар, бооцоо тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх гэж байна. Мөрөөдөө тоглоом, эсвэл төлбөр тавар, эсвэл бооцоо тоглоом зохион байгуулахад өөрийн эсвэл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаадараа ашиглуулсан бол за ингээд торгох ялтай. Эсвэл ингээд 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялтай нөгөө өмнөх албатай ажил шүүд. Эсвэл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих шийтгэх гэсэн. Өөрөөр хэлбэл тэр нөгөө агентууд хүний мөнгийг аваад дамжуулаад цэнэглээд идэг. Энийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болоод эрүүжүүлж байна гэсэн үг. За дараа нь зөрчлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Зөрчлийн тухай хуулийн 11-р зүйл дээр 6-7 гэж хоёр шин төрлийн зөрчил нэмэгдсэн. За ер нь энэ 10-р зүйл 11-р зүйл бол нөгөө зар сурталчилгааны хууль тогтоомж зөрчих гэдэг юм зүйл байдаг байхгүй юу? За 6 дээр бол төлбөр таавар эсвэл бооцоо тоглоом эсвэл мөрөөдөө тоглоом сурчилсан, урайлсан болвол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж хүнийг 5,000 нэгж, хуулийн этгээдийг 10,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж. Чи ямар нэгэн одоо мөрөөдөө тоглоом бет энтрийг сурчилсан байх юм бол иргэнийг 5 саяар, аж ахуйн нэгжийг 10 сая 50 саяар торгоно л гэсэн юм санаа. За 7 дугаар зүйл дээр нь энийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эсвэл цахим сүлжээ ашиглаж сурталчилсан, урайлсан болвол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж хүнийг 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгоно гэж. Өөрөөр хэлбэл нөгөө манай өнөөдрийн бичлэгийг One Expert сайт ивент тэглээ та энэ доор байгаа линкээр ороод дараад анхны зэнгэлдээс 20 30 40 50% депозит нэмж аваарай, бонус аваарай гэдэг нөхдүүд тийм бичлэг энээс хойш хийх юм бол шууд 10 сая төгрөгөөр торгуулах нь шүү. Магадгүй цаана хуулийн этгээд байж идэг бол 100 сая төгрөгөөр торгуулах нь шүү гэдэг ийм санааг илэрхийлж байна. Ингээд зар сурталчилгааны тухай хууль дээр бас энэ бооцоо тоглоом төлбөр тааврыг хориглох юм зүйл залтууд орсон гэсэн үг. Ингээд зөрчлийн тухай хууль, эрүүгийн хууль дээр дээрх нэмэлт өөрчлөлтүүд орж энэ бэтчдийг нэг тийш нь болгож байна гэж ойлгох хэрэгтэй. Ер нь сүүлийн жилүүдэд энэ беттэй холбоотойгоор маш их гэмтэргүүд гарч байна. Гэр бүл салтууд маш их байна. За энэ бетийнхаа мөнгийг олохын тулд бусдыг зайлшилж байна. За хүмүүсээс их хэмжээний зээл авч जैन, сүултээ өөрсдөө амиа хорлож जैन, бусдын амь насанд халдаж जैन, заллим эхлэх гэмт хэрэг үлдэж जैन. За тодруулбал одоо өмгөөлөгч миний ажиллаж байгаа 3 эрүүгийн хэрэг дээр холбогдогч этгээдүүд нь дандаа хохирогчийн мөнгийг аваад бет тоглоод алдчихсан. Ингээд энэ мөнгийг ханаас ч эргэж олох боломж байхгүй юм нөхцөл байдал үүсчээд байна. Тэгэхээр энэ One Expert-ийн агент хийдэг. За энэ ер нь бет сайтуудын агент хийдэг. Бет сайтуудын одоо нөгөө промошныг явуулж тэрүүгээр нэг хэдэн төгрөг олдог хүмүүст хандаж хэлэхэд энэ олон хүний нус нулимс, зүрх сэтгэл, гэр бүлийн бүрэн бүтэн байдал, амь настай холбоотой зүйлээр нэг хэдэн төгрөг олохын оронд өөр зүйл хийчих болдгоо юм уу да гэдэг ийм саналыг дэвшүүлэх гэж байна. За тэр хүмүүс дахиад хандаад хэлэхэд та бүгдийн үйлдэл бол зөрчлийн тухай хууль болон эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол болсон шүү. Тэгэхээр энэ цагаас эхлээд та ийм хэмжээний үйлдэл, ийм хэмжээний одоо үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол эн чинь хуулийн санкцаар танд хорих ял хүртэлх арга хэмжээнүүдийг авах нь биш шүү гэдгийг маш сайн ойлгож ухаараасаа гэж ингэж хэлэх гэсэн. За анхаарал тавьсан явдал баярлалаа.